Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Цагаан уул эмнэлгийн сувилагч Дэлгэр Маяна. Тарилга хийлгэхдээ анхаарах зүйлсийн талаар мэдээлэх болно. Таны зүгээс эмчилгээний хуудас болон эмчийн жартай байх шаардлагатай. Эмчилгээ хийлгэхийн өмнө хүүтэн усаар гараа угааг байх, даарч хүрээг байх, хоол ундаа идэж ирсэн байх, согтурал ундаа хэрэглээг байхад болно. Та сувилагчаар эмчилгээ хийлгэж байхдаа дараах зүйлсүүдийг анхаараарай. Сувилагч албан тушаа танилцуулж, танд өөрийгөө танилцуулж байна уу? Эмчилгээг танилцуулж, таны нэрийг асууж тодруулж байна уу? Гараа стандартын дагуу угааж, халдваргүйжүүлж байна уу? Амин үзүүлэлтийг үзэх, эм тарианы аршилтын эсийг нь асуух. Хэрвээ антибиотик эмчилгээ хийлгэж байгаа бол сорил тавьж тухайн эмийг танд таарах үгүйг үзэж байна уу? Хэрэглэгдэх зүйлсээ бүрэн бүтэн бэлдэж, эм тарианы хүчинтэй хугацаа болон тундасчлалтыг танд харуулж шалгуулж байна уу? Нэг удаагийн бэлий зөв тариу хэрэглэж байгааг харуулж байна уу? Мөн асууж болно. Манай эмнэлэг дээр эмчийн жаргалан эмчилгээний хуудасны дагуу бэлгийн замын өвчний үед хийгдэх эмчилгээ болон жирэмсэн сэргийлэх арга 3 сарын тариа жирэмсний хоригдлого болон дархлаа дэмжих туслыг мэргэжлийн зөвшөөрөлтэй сувилагч нараар хийлгэж болно.